За ерөнхий сайдаас сая 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Жаргалан суманд аймгийн иргэдийн урлын дарга инх болдын хамт за мөн одоо Сэлэнг аймгийн Орхон туу сумдуудад ажиллалаа. За энэ дээр Монгол Улсын хөтөлбөрийн баатар Нэргүү гэж хүн, Гавьяат агрономч Болдбаатар, за мөн тариалан эрхлэгч Болормаа Батнасан, Эрдэнэод нарын иргэдтэй уулзсан. За эдгээр уулзалтаас үүдэж танаас асуулт асуух гэж байгаамаа. Ер нь дундаж орлоготой татвар төлөгч өрхүүд нийгмийн халамжид хамрагддаггүй хэрнээ хөнгөлөлтөй болох одоо ипотекийн зээлч гэдэг юм уу, боловсрол эрүүлэмд Орос улсны зардлын дарамтад давхар өртөд байдаг. За энэ дотроос нэг төлөөллийг бас онцолж ярих гэж байгаа энэ газар тариалангийн салбар. За жишээлбэл Жаргалан сум гэхэд бол Монгол улсын төмөсний 60-аас доошгүй хувийг хангадаг хэрнээ энэ ган гачиг, за дээрэс нь менежментийн алдаа, төрийн буруу бодлогоос болоод маш хүнд байдалтай байна. За томоохон аж ахуй нэгжүүдэд зээл чөлөөтэй олдоод байдаг хэрнээ дундаж буюу за баг га талбайд тариалан эрхэлж байгаа хүмүүс зээл ерөөсө холдохгүй байгаа гэж. Тэгээ энэ нэргээд нөгөө дундаж давхарга болсон одоо яг энэ тариалан эрхлэгчдэр төлөөлүүлж хэлэхэд дундаж давхарга болсон тэдгэр хүмүүстэй төрийн бодлого очихгүй байна гэдэг асуудал байгаа. Нэг. За хоёрдугаарт иргэдийн хооронд нэг том асуудал нь энэ тариалан эрхэлдэг газруудад малчит хоорондын газрын маргааны асуудал их болдог. Нэг нэгнийхээ амь насанд занал хийлдэг, адуу малын бууддаг, эхнээсээ шорон оронд явдаг гэд асуудлууд байгаад байгааг цаад занглаа нь өөрөө төрийн бодлогын алдаа байгаад байгаа. Өөрөөр хэлбэл шударгаар бизнес хийх гээд аж төрөх гээд амьдрах гээд явж байгаа хүмүүс төр хуулийн хийдэл ч юм уу энэ одоо гарцсан тодорхойгүй байдлаас иргэд өөрсдөө хохирогч болоод эдийн засгийн гараж төр юмараа хохироод байгаа. Энэ дээр таны байр суурийг сонсомоор байна. За ер нь сүүлийн 10 жилийн турш энийг бол нэг засгийн газар руу онцолж хэлнэ гэхээс илүүтэйгээр Монгол төрийн энэ сүүлийн 10 жилийн бодлогод бол хэрэглээний одоо үнийн өсөлт нь дундаж орлоготой өөрхийн бодит орлого хоёр одоо гүйцэтгэж чадахгүй байгаа. Тэгэхээр одоо таны тэргүүлж байгаа засгийн газар бага дунд орлоготой өөрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх инфляцийн дарамтаас хамгаалах талаар яг ямар бодлого баримтлах юм бэ? Энэ талаар тодорхой хариулт өгөөч гэж. За ингээд төгсгөлд нь хэлэхэд ерөөсөө энэ FOSS буюу Forum of Small States гаргасан судалгаагаар 10-аас доош сая хүн амтай улсууд хөгжихийн тулд номер 1 боловсролын салбараар үндэсний аюулгүй байдал, хөгжил, дэвшил, өрсөлдөх чадварын төвшөнд авч үзэх ёстой гэсэн байгаа. Багш нарын ажил хаяад байгаа, эмч нарын ажил хийх гэдэг энэ асуудал бол салбарын зовлон биш, Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшлийн зовлон гэдэг талаас нь дундаж давхархаад дэмжин гэдэг талаас нь та нэг хариулмаар байна. Дээрэс нь өрсөлдөх чадварын судалгааны олон улсын тайлан гаргадаг төвөөс бол Монголд байгаа 5 хямралын номер 1-т засаглалын хямрал байгаа бөгөөд засаглалын хямрал нь өөрөө дундаж давхархын бодлогоо дэмжиж чадахгүй байна гэсэн зүйл хэлж байгаа. Энэ дээр таны байр суурийг сонсъё. Хоёр нь бол шөнө асуултанд хариулын нэгдүгээр асуулт төлөвлөгдөөгүй байгаагүй асуулт ч гэсэн. Ер нь газар тариалангийн салбарыг бол санаатаагаар юм шиг 90-ад оны дараас бүх сангийн аж ахуйнуудыг ховчлаар биш дампууруулад Монгол улс бол ер нь импортоор гурил будаага төмс авах ёстой гэсэн бодлого хэрэгжиж өнний үлдэмд газар тариалан бол үндсэндээ онцсон байсан. Ингээд Атрын хөдөө аж ахуйн яам 2022 оноос бид энэ бодлогыг өөрчилж одоо хөдөө аж ахуй сэргэж байгаа. Тийм учраас энэ Атрын 4-р аян хүнсний хувьсгалуудын үр дүнд бол хөдөө аж ахуйн салбарт нэлээ сэргэлт бий болж байгаа. Энэ дотор таны хэлж байгаа тэр малчид тариаланчтай хоорондын зөрчлийг зохицуулах зорилгоор Монгол Улсын засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоосон. Тариалангийн бүс нутагт бол мал аж ахуй эрхлэхгүй, эрчимцэн мал аж ахуй эрхэлж болно. Эрчимцэн мал аж ахуй болон газар тариалан уялдаа төгжүүлж болох ийм бодлогын шийдлийг гаргаад хэрэгжүүлж байгаа. Энийг орон нутгатаа хэрэгжүүлэх ёстой. Дээр нь одоо энэ хашаажуулах ажил байна. Тариалангийн талбайгаа хашаажуулах ажил. За мод тарих ажил гэх мэт ийм зохиц ажил арга хэмжээнүүдийг нэг ялангуяа таны сонгогдсон төвийн бүс нутаг одоо Сэлэнг, Дархан Эрдэнэт, Төв аймагт бол тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. За энэ дотор бол тариалангийн газраа нэмэгдүүлэх бас шаардлагатай байгаа. Тариалтаа нэмэгдүүлэхийн тулд. За үүний тулд бол яг малчтад бид нар сая намар явахдаа өгсөн сануулгыг нийт малчтад юм шиг ингээд буруу хөрвүүлээд байгаа. Тийм учраас малчид тариаланчдын оронд хариуцлагын гэрээ байгуулдаг, дижээл болон үүс дижээлийн тусламж харилцан сумын засаг дарга нарын зохицуулах асуудал. Хууль тогтоомж нь хангалттай байгаа. Тийм учраас орон нутгийн удирдлагуудтайгаа яриад энэ малчид тариаланчдын орондын харилцаагаа зохицуулах
эрх зүйн үндэс бүрэн бүрдсэн байгаа. Шаардлагатай бол та бас тариаланчтай төлөөлөд хувь санаачилж зохицуултыг боломж хангалтгаж болно. Нэг минут нэмж Зандаштарт ерөнхийдөө хариулъя. Тэгээ өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн 70% нийлүүлэлтийн шалтгаантай. Монгол улс үйлдвэрлэгч улс биш болсон учраас үндсэндээ импортоос хамааралтай болсон 70% худалдаа гадаад улсаас хамааралтай болсон гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ энэ дээр гол нөлөөлдөг хэрэглээний загсны гол өсөлтүүд нь бол мах гурил, захилгааны төлбөр бас нэмэгдүүлсэн, дулааны төлбөр, захилгааны төлбөр, сургалтын төлбөр гэдэг хүчин зүйлсүүд инфляцийн үндсэн гол шалтгаан болж байгаа. Ийм учраас энэ хэдэн бүтээгдэхүүнүүдэд бид онцлог бодлого явуулж байна. Энэ чиглэлээр одоо ер нь өрхийн орлого бол 8%-аар дундаж өсөж байгаа ч гэсэн инфляц нь түүнээс өндөр түвшинд байгаа дахаар иргэд ядуурж байна. Одоо жишээлбэл 21 онд би 2 дугаар гурил 942 төгрөг байсан чинь одоо 1500 төгрөг болсон ч гэдэг юм уу. 1 дугаар гурил 1900 төгрөг байсан 3400 төгрөг одоо болцсон гэх мэтлэн зөвхөн гурилан дээр нөгөө тариаланчтай олж байгаа дотаацны бодлогод байгаа боловч гурилын үнийн өсөлт чинь жишээлбэл энэ инфляцийн үнийн өсөлтийн нэг шалтгаан гэж болж байгаа. Ингээ энэ